Тэгээд биелэгдэж байгаа энэ гүйцэтгэл бол тэг маш бага хувьтай харагдаад байгаа дээр бид нар бол ялчгүй үнэлгээ хийх ёстой. Тэг хуулийн үр дагаврын үнэлгээг бид нар бас хийдгүү болохоор тухайн зохицуулт нь хэрэгцээтэй эсхүүг нь тодорхойгүй яваад ирсэн байна. Тийм учраас жишээ нь одоо ингээд заалт болгоноор нь гаргаад энэ заалт хэрэгжээгүй байна гэд явуулахаар яг агуулгын хүрээнд биелсэн ийм заалтууд бол байгаа. Тэгэхээр энэ үнэлгээ бол ахиж дэвшигтэйжлэх боломж байгаа. Гэтэл нөгөө хуулийн кодификац байхгүй нэг өсөндөө биелэгдсэн гэд байгаа 1374 заалт байгаа байхгүй. Тэрийг нь асуулах гээд өгөхөөр кодификац хийдгүү болохоор ингээд асаагүй хяналтанд яваад энэ нөгөө гүйцэтгэл их тийм баг гарч харагдаад байдаг. Тэгэхээр цаашдаа бол нөгөө их хурлын тамгын газар, за би их хурлын гишүүний хуваарай ч гэсэн тамгын газраас бас хүсэл тавьж байна. Хуулийн үр дагаврын үнэлгээг одоо хийдэг. За түүнийгээ тайлгнадаг болох хэрэгтэй байна. Дээрэс нь энэ кодификац хийдэг болмор. Одоо бидэнд энэ заалт чи хэрэгжчихсэн юм биш үү гэд агуулгаар хэрэгжсэн гэд илгээхээр заалт болгоноор нь механикаар нь ингээд энэ заалт хэрэгжээгүй гэд тавиад байхаар энэ гүйцэтгэлч айгу баг гараад. Тэгэхээр хуулийн кодификац хийх асуудлыг бас анхааралтай одоо авч өгвөл их хурлын тамгын газар авч өгвөл маш сайн байна. Тэний ийм хэд хэдэн бэрхшээлүүд бол зайлшгүй байна. Яг одоо энэ удаа бол нөгөө төлөвлөж байгаа механизм чиг өөрөө эдийн засгийн хөгжлийн яамн дээр байна. Дээрээс нь эргээд мониторинг хийх үүрэг нь эдийн засгийн хөгжлийн яамн дээр байна. Тэгэхээр төлөвлөөд төсөвлөөд хянаад мониторинг хийх, дизайн хийгээд мониторинг хийгээд evaluation хийн гэдэг энэ бол циклээр явна. Тэгэхээр энэ циклийг эргэлдүүлэхийн тулд бид нар нэг үнэлгээний системийг нэгт. Хоёрт бол хаана хуулийн үр дагаврын үнэлгээгээ хийдэг болчих. Тэгээд зарим заалтууд дээр кодификац хий. Ингээд эхлэхээр энэ үнэлгээ бол ахиц гарна. Тэгээ анханасаа төлөвлөхдөө индикаторуудаа зөв тавь. Жишээ нь одоо 5 жилийн чиглэл бол эдийн засгийн эрхчлөөний индексээр 90-ээр эхний 60-д орно л гэж 5 жил. Тэгвэл эхний жил яхаг 3 байр урагшлаа л гэж. 3 байр урагшлахад ахиц үзүүлээгүй бол хангалтгүй л гэж үнэлнэ. Тэрнээс биш тэр эхний 60-д орохын тулд хууль хэлэлцүүлсэн байна уу, формо хийсэн байна уу, арга хэмжээ зохион байгуулсан байна уу, тэр ерөөсөө хангалттай. Ингээл үнэлгээ. Эргэлгээтэй тохируулаад тэр гүйцэтгэлийн одоо индикаторуудыг тавих байхгүй. Өнөөдөр энэ багш хэмжээний цалин дээр ч гэсэн асуудал юунаас болоод маш ойлгомжтой шүү дээ. KPI бид нар хэрэгжүүлж чадахгүй байна. Индикатор нь ойлгомжгүй. Тэг гүйцэтгэлийг яаж төлөвлөхөө бүрэн одоо тэр механизм руу оруулж чадаагүй. Тэгээ өнөөдөр тэр KPI хийхин тулд яг одоо тэр нөгөө одоо хувийн байгууллагууд бүгдээрээ л энэ balanced scorecard гэж хийдэг шүү дээ. Хийх юм уу? Эсвэл яг гүйцэтгэлийн үнэлгээнд дээр 360 градус сэргэжүүлэх гээд байгаа юм уу? Фидбек хийх гээд байгаа юм уу? Энэ нөгөө ямар замаар яаж явах вэ гэдгийг тодорхойгүй болгоогүй байгаа учраас эргээд ингээд их хурал дээр ч гэсэн ороод ирэх бид нар ойлголцохгүй байдалтай байгаа байхгүй. Тийм учраас энийг л зөв болгоё гэж энэ 5 жилийн чиглэлээс л эхэлсэн. Тэгэхээр 5 жилийн чиглэл бол эх 7 хоногоос хилцээд эхлэхээр би бас нэмэлт тайлбарууд өгөө.